Олонгоос нь намаа улсын хурлын дарга сонгох бүрэн эрхтэй. За энэ ч үүднээсээ намын шинэ дарга улсын хурлын даргаар сонгоод байгаа юм. Харин сөрөг хүчний зүгээс улсын хурлын даргаыг нам бус болгох хуулийн төслөө парламентаар хилцүүлнэ гэдэг шаардлага тавьсаар улсын хурлын дэд даргад төслөө өргөн барьсан юм. За улсын хурлын даргаыг томилоход ямар нэгэн хилцүүлэг, асуулт хариулт өрнөхгүй зөвхөн санал хураалт явуулах хэрэгтэй. Харин танилцуулга хийгдэж санал хураалт явуулах гэж байхад ардчил намын бүлэг 2 цагийн завсарлага явсан юм а. За энэ нь улсын хурлын дарга нам бус байх ёстой гэдэг шаардлагаа лавшруулж Монгол Ардын намын фракц хоорондын тэмцлийг ашиглаж барьцаа ахиулах гэсэн оролдлого байв гэдэг хардлагыг дагууллаа. Тухайн хүнээсээ үл хамааран намын дарга гэдэг хүн өөрөө өөр эрх ашигтай. Тэр хүнээс үл хамааран эрх ашигтай. Ийм учраас гэдэг олон шалтгаануудыг хэлж болно. Тэгээд ардчил намын бүлгийн зүгээс энэ асуудлаар бас бид нэр дахин ярилцах шаардлагатай байна. Ийм учраас бид нэр өдөөс хойш 14 цаг хүртэл энэ асуудлаар бас завсарлага авч энэ асуудлыг бас тодорхой байр суурь илэрхийлж байр суурьаа нэгтгэх мөн энэ асуудлаар бэлэн болцсон байгаа хуулийн төслийнхээ тухайч бас ярилцах шаардлагатай байна. Ийм учраас улсын хурлын дэд дарга таныг 14 цаг хүртэл энэ асуудлаар завсарлага өгөхийг хүсэж байна. За завсарлага авсан 2 цагийн хугацаанд ардчил намын бүлэг хуралдаагүй ч намын даргийнхаа өрөөнд их хурлын даргын томилгоог дэмжих хэсгээ гишүүдтэйгээ ярилцаад өнгөрлөө. Харин үдээс хойш хуралдаанаар ардчил намын дийлэнх гишүүд учрын томилгоог дэмжих конов дарлаа. За хэрвээ улсын хурлын даргын томилгоог парламентын олонх гишүүд нь дэмжихгүй тохиолдолд Монгол Ардын намын удирдах зөвлөл болон Монгол Ардын намын бүлэг дахин өөр хүний нэрийг оруулж ирэх хуультай юм а. За иймээс ч ардчил намын 42 гишүүн амар өсөлтийн 33-тай нийлж ээлжид улс төр хийх гарцгайсан байхыг үгүйсэх аргагүй юм а. Хөшигний ард хувилдаа сууж байгаа хүмүүсийнхаар бол ингээд барьцын тухай ярих байх тий. Гэхдээ маш тодорхойлж байна шүү дээ. Парламентын ардчлалыг байлгахын тулд ардчилсан нам мэтгэлцээ бий болох гэж оролдлоо шүү дээ. Ерөнхий сайдын суудлыг доошо буулгая гэж хичнээн зүтгэж шүү дээ. Ерөнхий сайдынхын суудлыг буулгаж чадахгүй байхад одоо намын дарга тэр гараа суучаар энэ парламент байж чадах уу? Энд ямар нэгэн намын барьцын тухай асуудал ерөөсөй байхгүй. Энэ зүгээр л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алах юм уу эсвэл сулгаа алхаад хаана газар бүдрээд унах юм уу гэдэг асуудал ярьж байгаа. За гэхдээ Монгол Ардын нам нэгэнт даргаа сонгож зөрчлөө хойшин тавьсан тул сөрөг хүчний акт газар аваагүй байх талтай. За өдөөс хойш хуралдаанаар ардчил намын зүгээс улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьлаа. Улсын хурлын гишүүн хуульд нийцсэн хуулийн төслийг бүрдүүлбэрийг хангаад өргөн барих болоход танд хүлээж авахгүй байх танд бас тийм эрх бас байхгүй. Хүлээж авахгүй байх асуудал байхгүй. Засгаас илүү одоо санал авах одоо хуулийн дагуу тийм зүйл байхгүй. Тийм болохоор энийг бол цаашдаа бол хилцээд явах нь бол хуулийн дагуу хилцээд явах хаа. За улсын хурлын дарга нам бус байх зарчим дэлхийн олон улс оронд ашиглагддаг учраас Монгол улс ч мөн адил хэвшмэл ойлголтоосоо салж их хурлын даргаыг намын харьяалаас салгах ёстой гэдэг зарчмаа ардчилсан нам цаашид тавихаа илэрхийллээ. За түүнчлэн энэхүү зарчмыг Монгол Ардын намын зарим төлөөллүүд ч дэмжиж байгаа илэрхийлснээс үзвэл одоо биш юм а гэхэд явандаа яригдах асуудлаар нэрлэгдэж байна.